Сайн байцгаана үзэгчдээ. Хятад энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. За он гарснаас хойш Хятад улс дэлхийн 23 улсын 26 өндөр дээд түвшний удирдагчдыг хүлээн авсан байна. Энэ өөрөө тус улсын дипломат болон эдийн засгийн нөлөө улам өссөн нэмэгдэж байгааг харуулсан хэрэг боллоо гэж олон улсын шинжээч дүгнэж байна. Хятад айлчилсан төлөөлөгчдийн дунд ерөнхийлөгч, ерөнхий сайд, канцлер, угсаа залгамжлах ханхүү, гадаад хэргийн сайд нар багтаж байгаа. 2026 он гарснаас хойш бүгд найрамдах Хятад улсад Ирланд, Өмнөд Солонгос, Канада, Финланд, Их Британи, Уругвай, Герман гэд маш олон улсын удирдагчид айлчилсан байна. Хятадд айлчилсан удирдагчид Европ, Аз, Ойролт орнод, Африк, Хойд Америк, Латин Америк зэрэг дэлхийн бараг бүх бүс нутгийг төлөөлж байгаа юм. Тодорхойлбол Европоос 10 улс, Азиас 8 улс, Ойролт орнод, Африк, Хойд Америк, Латин Америкаас тус бүр 2 улсын удирдагчид Бээжинд айлчилжээ. Энэ оны хамгийн их анхаарал татсан айлчлалуудын тоонд Канада улсын ерөнхий сайд Маккарни, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Герман улсын канцлер Фридрих Мерц, Испани улсын ерөнхий сайд Педро Санчес, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, мөн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын айлчлалыг дурдж болохоор байгаа юм. Хятадын дарга Ши Жинпин энэ жил гадаад айлчлал харьцангуй зүүн хийж, харин дэлхийн удирдагчдыг Бээжинд хүлээн авч байгааг инхүү харж байна. Хятадд ирсэн олон улсын удирдагчид шинэ хөрөнгө оруулалт татах, Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, технологи, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна. Хятадд айлчилсан орнуудын бараг 3/1-ийг Европын улсууд эзэлж байгаа. Их Британи, Герман, Испани, Ирланд, Финландын удирдагчдын айлчил нь худалдаа, аюулгүй байдал болон Хятад Оросын харилцаатай холбоотой санал зөрөлдөөн хിവэр байгаа ч гэлээ Европын улс орнууд Хятад улстай ойр хамтран ажиллах сонирхол өндөр байгааг харуулж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Их Британи улсын гадаад хэргийн сайд Ивет Купер. Тэрээр энэ 7 хоногт 3 өдрийн айлчлал хийх үеэрээ Бээжин Хятадын гадаад хэргийн сайд Магнитой уулзсан юм а. Мөн үүний дараагаар Хятад улсын технологийн төв гэгддэг Шэньчжэн хотод ажиллахаар төлөвлөжээ. Хятад улсад айлчилж байгаа олон улсын томоохон өндөр албан тушаалтнуудын төлөөллийг харвал Хятад улсын хамгийн том худалдааны түншүүд хинбэ гэдэг нь харагдана. Хятадын гайлын ерөнхий газрын мэдээллээр 2025 онд тус улсын бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны нийт хэмжээ 45 их найд юан буюу ойролцоогоор 6.5 их найд $, хүрч дэлхийн хамгийн худалдааны эргэлттэй улс гэсэн байр суурьаа 9 дэх жилдээ хадгалсан юм. Мөн өнгөрсөн оны сүүлээр Хятад улсын худалдааны ашиг анх удаага 1 их найд $-ыг давсан юм. Тэгвэл Хятадын хамгийн том худалдааны түншийн хувьд Америк нэгдсэн улс хിവэр байна. 2025 онд хоёр улсын хооронд тарифын маргаан үргэлжилсэн ч гэлээ нийт бараа эргэлт $414.7 тэрбум хүрсэн байна. Америк нэгдсэн улсын дараагаар Вьетнам, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улс Хятадын томоохон худалдааны түншээр нэрлэгдэж байна. Хятад улстай олон улс орнууд худалдаа хийх сонирхолтой байгаад асар том зах зээлтэй гэдэгтэй шууд холбоотой. Мөн Хятад улс хямд өртөг бүхий үйлдвэрлэлтэй орноос өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлагч улс болон өөрчлөгдсөн гэдэг нь томоохон хүчин зүйл мөн. Өнөөдөр тус улсын хамгийн том экспортын салбар электроник бараа болж байна. Зөвхөн 2024 онд хийхэд дэлхийд даяар 1 их найд $-аас давсан үн бүхий электрон бараа экспортлжээ. Мөн нэхмэл бүтээгдэхүүн, цахилгаан автомашин, нарны эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг нь Хятадын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн тоонд багтаж байна. Ийхүү дэлхийн удирдагчдын Бээжин рүү чиглэсэн айлчлалууд нэмэгдэж байгаа нь Хятад улс зөвхөн үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн дипломат болон эдийн засгийн гол зангилааны нэг болж байгааг харуулж байна. За одоогоос 2 сарын өмнө Хятад улсад айлчилж Хятадын дарга Ши Жинпинтэй уулзаж байсан Тайваны гол сөрөг хүчний нам болох Коминдан намын дарга Чен Ливэн Америк нэгдсэн улсад энэ удаад 2-7 хоногийн айлчлал хийхээр болсон байна. Тэрээр Ши Жинпинтэй уулзсныхаа дараачаар Тайпей болон Бээжингийн харилцааг сайжруулахыг уриалж байсан. Тэгвэл энэ удаад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзахыг хүсэж байгаа гэдгийг хэллээ. Уулзалт хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлыг татах нь харьцаагүй байна. 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багт Америк нэгдсэн улс дахь Коминдан намын төлөөлөгч Виктор Чин, Тайваны Америк нэгдсэн улс дахь суурин төлөөлөгч асан Джейсон Юан болон намын удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүд багтжээ. Энэхүү айлчлал нь түүнийг 2 сарын өмнө Хятад улсад айлчилж, Хятадын дарга Ши Жинпинтэй уулзсны дараа болж байгаа юм. Тухайн Чен Ливэн Тайпей Бээжингийн харилцааг сайжруулж,
Бүс нутгийн инх тайван хөгжил цэцэглэлтийг дэмжих шаардлагатай байна гэж үзэж байгаа гэдгээ хэлж байлаа. Chen Liwen нь Тайваны засгийн газрын ойролцоогоор 40 тэрбум ам.долларын бодлон хамгаалахын зардал төсөв. Тэр дундаа Америк нэгдсэн улсаас зэвсэг худалдан авах төлөвлөгөөг эсэргүүцдэг нэгэн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн эсэх талаар сэтгүүлчид түүнээс асуухад Chen Liwen уулзах хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн байна. Мөн тэрээр инх тайван зохицлоход хувь нэмэр оруулах боломжтой, шийдвэр гаргах өндөр түвшний эрх мэдэлтэй хинтээж уулзахад бэлэн гэжээ. Хэдийгээр Дональд Трамптай яг уулзах чадах хэсэг нь тодорхойгүй ч гэлээ. Айлчлалын хүрээнд Сан Франциско, Нью-Йорк, Вашингтон, Бостон, Лос Анжелес зэрэг хотуудаар зочлох юм байна. Вашингтонд байх хугацаанд тэрээр бүгд найрамдах болон ардчилсан намын конгрессийн гишүүдтэй уулзаж, хэд хэдэн нэр хүндтэй судалгааны байгууллагад хаалттай хилцүүлгүүд хийхээр төлөвлөжээ. Үүнд Тайваны хоолойн инх тайван доктортой байдал, бүс нутгийн аюулгүй байдал, Тайван болон Америк нэгдсэн улсын харилцааны ирээдүйн хэтийн төлөв зэрэг сэдвүүд байна лээ. Коминда намын улс төрийн байр суурийн тухайд Тайванд одоо ирэх барьж байгаа ардчилсан дэвшилтэд намаас эрс ялгаатай. Ардчилсан дэвшилтэд намын тухайд Тайваны тусгаар тогтнолыг идэвхтэй дэмждэг бол Коминда намын тухайд Бээжинтэй харилцаа холбоогоо илүү доктортой авч явах дээр анхаардаг байна. Монгол улсын эдийн засгийн гол түншүүдийг нэгтгэсэн дэлхийн хамгийн том татваргүй худалдааны бүс болох эдийн засгийн ээж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн форум шинэ алсын хараа сэдвийн дор Хятад улсын анхуу мужид хөшгөө нээсэн байна. 2026 онд энэхүү хэлэлцээрийн орнууд гаднаас орж ирж байгаа геополитикийн эрсдлийг сурч бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг хамгаалахын тулд дотоод хамтын ажиллагаагаа улам чангатгах уулзуур дээр ирсэн талаар газар дээр нь ажиллаж байгаа манай сэтгүүлч Цэндмаа дараах мэдээллийг хэллээ. RCEP нь Аз намхан далайн бүс нутгийн Австрали, Хятад, Камбож, Япон, Солонгос зэрэг 15 улсын хамтарсан чөлөөт худалдааны хэлэлцээр юм. За эдгээр гишүүн орнууд нь дэлхийн хүн амын 3/1-ийг бүрдүүлдэг. За товчхондоо RCEP бол гишүүн орнуудынхаа дунд ямар ч саад татваргүй чөлөөтэй бизнес хийх боломжийг олгодог асар том худалдааны талбар юм а. Самцааны үзэгчтэй за би анхуу мужийн Ханшан дээр яг одоо ирсэн байна. За энд нэгэн арга хэмжээ олж байгаа тодруулж их юм бол бүс нутгийн за эдийн засгийн иж бүрэн түншлэл буюу RCEP гэсэн одоо 2026 форум яг одоо энд болж байгаа юм. За энэ талаар тодруулж их юм бол дэлхийн одоо хамгийн том чөлөөт худалдааны бүс болох RCEP-ийн одоо хэлцээрийг зөвхөн улс орнуудын төр засгийн хэмжээнд биш. За бүр цаашилбал одоо аймаг мужи хотуудын түвшинд амьдрал дээр одоо хэрэгжүүлэх бизнесийн холбоо тогтоох боломжтой ийм гол талбар болгон жил бүр зохион байгуулж ирсэн. За Монгол улсын тухайд энэ хэлэлцээрт одоогоор багтаагүй. Гэхдээ эдийн засгийн гол түвш болох Хятад улс, за 3 дахь хурш болох Япон, Солонгос зэрэг улс орнууд энэ хэлэлцээрийн гол түншлэгч юм а. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлийн дотоод дэх худалдаа 2021-с 2025 оны хооронд 4.9-өөс 6.1 их найд Америк доллар болж 24%-аар өсжээ. Худалдаа болон хөрөнгө оруулалтын идэвхжил дээр суйрлан тус бүс нутаг жилд дунджаар 3.6% дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үзүүлсэн байна. За энэ үзүүлэлтээрээ RCEP-ийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн 40%-ийг дангаараа чирч гадаад эрсдлийг үл харгалзан татваргүй хил хязгааргүй худалдааны зах зээлийг бүтээхээр энэхүү анхуу мужид нэгдээд байна. Ойрхон дорнодын хямрал дэлхийн зах зээлийг сааруулж буй энэ үед RCEP-ийн форум шинэ алсын хараан доор худалдааны татварыг тэглэх, дижитал шилжилтийг хурдасгах замаар бүс нутгийн эдийн засгийг хамгаалах гарцыг эрэлхийлж байна. Хятад улс 2026-аас 2030 оныг хамарсан 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуй болон хөдөөгийн бүс нутгийг орчин үеийн түвшинд хүргэх шинэ төлөвлөгөөг баталлаа. Энэхүү баримт бичиг нь эх 10 жилийн төгсгөл хүртэлх улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлсон чухал бодлогын зураглал болохыг албаныхан хэлжээ. Хятадын төрийн зөвлөлөөс баталсан энэхүү төлөвлөгөө нь Хятадын орчин үеийн хөгжлийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуй болон хөдөөгийн шинжилгээг эрчимжүүлэхэд чиглэж байна. Энэ хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт болон бодлогын арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна. Төлөвлөгөөнд тусгаснаар 2030 он гэхэд улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж хөдөө аж ахуйн салбарын чанар, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ядуурлыг бууруулахыг зорж байна. Мөн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн бие даасан чадварыг мэдэгдэхүйд сайжруулж тус салбарыг орчин үеийн томоохон үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх, тариаланчдын орлогыг доктортой бөгөөд харьцангуй өндөр өсөлттэй байлгах зорилт дэвшүүлсэн байна.
Хятад улс нь орчин үеийн хөгжлийн бүхий л зорилтоо хэрэгжүүлж байгаа хэдий ч хөдөө аж ахуй хөдөөгийн шинжилэлд анхаарах хэрэгтэй хэвээр байгаа юм. Тиймээс энэхүү төлөвлөгөө нь энэ дутагдлыг арилгах ажлын энэ тэргуунд тавигдаж хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх тодорхой дохио болж байна. Тиймдээ ч 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд хөдөө аж ахуй хөдөөгийн салбарт гарах өөрчлөлтүүдийг харгалзан үзэж хөгжлийн гол зорилтуудыг тодорхойлжээ. Үүнд хүнсний аюулгүй байдал болон ядуурлыг дахин бий болгохгүй байх нь гол зорилт гэгдсэн байна. Үүний зэрэгцээ орчин үеийн хөгжлийн 3 тулгуур чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд хөдөө аж ахуйг орчин үеийн томоохон үйлдвэрлэлийн салбар болон хөгжүүлэх, хөдөөгийн бүсүүдэд орчин үеийн амьдралын үндсэн нөхцөлийг бүрдүүлэх, мөн тариаланчдыг чинээлэг ая тухтай амьдрах боломжтой болгох асуудлууд багтаж байгаа гэлээ. Хятад улс нь өнгөрсөн 10 жилд туйлын ядуурлыг арилгах томоохон үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж 2012-оос 2020 оны хооронд бараг 99 сая хөдөөгийн иргэнийг ядуурлаас гаргаж чадсан юм. Үүний дараагаар тус улс энэхүү амжилтаа хадгалах зорилгоор 5 жилийн шилжилтийн үеийг эхлүүлсэн. Шинэ төлөвлөгөө нь өмнөх ядуурлыг бууруулсан төлөвлөгөөний үр дүнг баттгахын зэрэгцээ хөдөө орон нутгийн доктортой хөгжил, иргэдийн амжиргааны түвшнийг цаашид дээшлүүлэхэд чиглэж байгаа. Токиодээс бэлэн брэнд рүү уламжлалт тариалангаас дижитал инновац руу гээд Хятадын Анхомужийн Фуян хот хөдөөгийн шинжилгээг хэрхэн дэлхийн жишгт хүргэж байгааг манай сурвалжлагч газар дээрээс нь онцолж байна. Торгоны соёлын музей ухаалаг улаан лойлын хөндийгөөс эхлээд эх сард үүдэнийх өндөр өртөгтэй аж үйлдвэрийн паркийн хөгжлийн зураглал хаанаас эхэлдэг вэ? Фуян хотын хөгжлийн нэг тулгуур баг нь бол торгоны үйлдвэрлэл. Энд ялан мод тарихаас эхлээд торгоны үт үржүүлж эцсийн брэнд хувцас хийх хүртэлх бүх шат амжилгыг 100% нэг дор зангидж хийдэг. Тухайлбал Анху Жинжу Сил компани энэ нь зөвхөн лангуу түрээслүүлдэг эсвэл бэлэн бараа зардаг зах худалдааны төв биш. Харин өөрийн гэсэн 1000 гаруй ажилтнтай 18 гаруй га газарт байрлах том үйлдвэртэйгээс гадна дотроо өөрсдийн брендийг сурталчлах музей болон үзүүрийн цогцлбор юм. Өөрөөр хэлбэл түүхийн эдээс бэлэн брэнд соёлын музей хүртэлх бүтэн экосистемийг босгож чадсан хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн бодит жишээ юм а. Хятад торгоны даавны түүх 5000 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдсийн 5000 жил энэ төрлийн торго даавуутай нэгт холбоотой. Бид хэрхэн яаж хөвөн үйлдвэрлэдгийг энгийнээр тайлбарлая. Торгоны үт ялан модны навчаар хооллож бүрэн томорсны дараа өөрөөсөө торгон утас ялгаруулан 72 цаг буюу 3 хоногийн турш зогсолтгүй ээрж өөрийгөө оруулсан хөвөн мэд цагаан гэрийг барьж дуусгадаг. Ганцхан ийм утас шүү дээ. Энэ утасны урт нь 1200 м байна. Манай компани анх 1997 онд байгуулагдсан. Ирэх жил бид 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Бид сард нийт 20-с 25 тонн торго түүхий эд болон 150-аас 220 мянган метр даавуу үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэрлэл нь дотоодын зах зээлийн 70%, гадаадад 30%-ийг экспортлж байна. Бид ихэвчлэн Зүүн Азийн зах зээлд нийлүүлдэг. Бид цаашид залуучуудын чиг хандлагыг цогцоор нь судалж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаамаа. Мөн инновацийг хөдөө аж ахуйн салбартаа нэвтрүүлсний тод жишээ бол Фуян хотод байрлах Вада улаан лойлын хөндөй юм. Анхомужийн Фуян хотод байрлах 780 акр талбай бүхий хөндийг ухаалаг технологиор дамжуулан уламжлалт хөдөө аж ахуйг шин шатанд гаргажээ. Одоогоор 300 гаруй орчин үеийн хүлэмжтэй энэ чинээгээр орон нутгийн иргэдийн амьдралын чанар орлогыг нэмэгдүүлж байна. Өдгөө Вада компани нь Хятад даяар 2 удирдах төв, 4 инновацийн төв болон Өвөр Монгол, Шанхай зэрэг 7 бүс нутгийг хамарсан тариалангийн баазтай үндэсний хэмжээний томоохон брэнд болон өргөжжээ. Энэ салбарыг хөгжүүлэхэд илүү олон хүнийг оролцуулах нь аж аргалтай болгоно гэж бодож байна. Энэ нь бид өөрсдөө хэдэн төгрөг олдог гэхээс илүүтэйгээр нэг салбарын экосистемийг бий болгож илүү олон хүнийг энэ салбарт оролцуулахыг хүсэж байна гэсэн үг юм а. Би энд хэдэн 10 жилийн гүн гүнзгий судалгаа хийсэн. Одоо нутгийн тариаланчтай амьдрал сайжирсан, бид бүгдээрээ ядуурлыг бууруулах тэмцэлд оролцсон. Үндэсний бодлого маш уялдаа холбоотой ажилласан гэж харж байна. Энэ жилээс манай компани үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж одоогоор өдөрт 30 мянган килограмм улаан лойл үйлдвэрлэж байгаа бол дараа жилээс 40-өөс 50 мянгад хүрэх зорилттой байна.
Мөн Хятад улсын анхүү мужийн Фуян хотын Инжоу дүүрэгт байрлах Баяхан тосгон нь урд өмнө нь газар зүйн байршлын хувьд намдор үер давтдаг дэд бүтэц муутай хөгжлөөс хоцрогдсон газар байжээ. Энэ нь ердөө хэдхэн жилийн өмнө юм. Харин өнөөдөр энэ тосгон Хятадын хөдөөгийн шинжлэлийн хамгийн тод үлгэр жишээ орчин үеийн тохилог хот болон хувирч чаджээ. Түүхэндээ нэг ов гэр бүлээрээ тархан суурилсан 17 байгалийн суурингийн 859 өрхийг 2006 оноос эхлэн үер давтамтгай намд ор газараас нүүлгэн шилжүүлж одоогийн Баяхан тосгоны төлөрсөн орчин үеийн хотхон суурьшуулсан. Энэ тосгон нь үндсэн бүтээн байгуулалтаас эхлээд үзэгсэлэнт инх тайван тосгон болох хүртэлх хөгжлийн 4 том сорилтыг амжилттай давж одоо Хятад улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу тэргүүлэх салбаруудаа эрчимжүүлэн хөгжүүлэх дараагийн шатанд орж байна. Ингээд Фуян хот сүүлийн жилүүдэд Хятадын зүүн бүсийн тээвэр логистик өндөр технологийн томоохон зангилаа болохоор зорин тэрбум ам долларын өртөгтэй мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодорхойлбол 10 тэрбум гаруй юаны хөрөнгө оруулалттай Фуян Живу ухаалаг аж үйлдвэрийн паркийн 1-р шатны барилгын ажил дуусаж эх сард үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Дээрээс нь төслийн ABC бүсүүдэд одоогоор 2 тэрбум 980 сая юаны хөрөнгө оруулалт хийгдэж 420 мянга гаруй амметр талбай бүхий 14 офисын барилга цогцлбор үзэсгэлэнгийн танхим бэлэн болжээ. Тус парк нь дижитал эдийн засаг, технологийн инновац, санхүү болон үзэсгэлэн худалдааны 4 гол салбарыг дагнан хөгжүүлэн гэлээ. Хэрвээ энэ төсөл ашиглалтанд орвол Фуян хотыг тээврийн зангилаа түшгэлсэн орчин үеийн үйлчилгээ технологийн томоохон төв болгоход чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Хятадын технологийн авраг компани гэгддэг Tencent Holdings компани хувьцааны ханш өдрийн дотор 10 гаруй хувиар өсөж хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан үйл явдал болж өнгөрлөв. Данхүү өсөлтөнд Tencent компани өөрийн WeChat аппликейшнд хэмэл оюун ухаанд суурилсан агент нэвтрүүлэхэд ойрцсон гэх мэдээлэлтэй холбоотой юм байна. Financial Times санны мэдээлснээр Tencent компани 1.4 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй WeChat аппликейшнд зориулсан хэмэл оюуны агентийн туршилтын хувилбарыг боловсруулж байгаа гэлээ. Одоогийн байдлаар олон нийтэд танилцуулахаас өмнө холбогдох албан газруудаас зөвшөөрөл авах ажлыг энэ сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Зөвшөөрлийн шатны дараагаар хэмэл оюуны агентыг эхний ээжэнд хязгаарлагдмал тооны гадны хэрэглэгчдээр туршиж үзэх бөгөөд албан ёсны нээлтийн тав одоогийн байдлаар хараахан батлагдаагүй байна. Хэмэл оюуны агент нэвтрүүлэх төлөвлөгөөний тухай энэхүү мэдээлэл Tencent компани хувьцааны үнд томоохон өөрчлөлт авчирсан байна. Компани хувьцааны үн 2026 оны эхнээс хойш 20 гаруй хувиар буурсан байсан ч мэгмар гарагт 10.5 хувиар өсөж нэгж хувьцаанд 481.6 Хонконг долларт хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд Tencent-ийн хэмэл оюуны хөгжлийн хурд дотоодын өрсөлдөгчд болох Alibaba, ByteDance компаниудтай харьцуулахад хангалтгүй байгаа гэх шүүмжил дагуулж байгаа. Өнгөрсөн сард Tencent-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Pony Ma Huateng компани хэмэл оюуны хөгжлийн талаар илэн талангуй байр суурь илэрхийлж өглөө. Энэ үеэр тэрээр бодлогын хувьд алдаа дутагдал байсан гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид хэмэл оюуны чиглэлд онцгой анхаарахаар болсноо хэлж байсан юм. Яг ч аргагүй Tencent сүүлийн саруудад байгууллагын бүтцэд өөрчлөлт хийж хэмэл оюуны чиглэлд илүү төвлөрч байгаа. Гэсэн хэдий ч зах зээлийн хамгийн хүлээж байгаа зүйл нь WeChat аппликейшн дотор ажиллах хэмэл оюуны агент. Учир нь WeChat нь зөвхөн чат платформ биш, төлбөр тооцоо, контент, захим худалдаа зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор нэгтгэсэн экосистемтэй. Хэрвээ хэмэл оюуны агент амжилттай нэвтрэх юм бол хэрэглэгчид WeChat доторх бүх үйлчилгээг хэмэл оюун ухаанаар дамжуулан удирдах боломжтой болно гэж салбарынхан үзэж байна. Tencent-тэй холбоотой эерэг мэдээ зөвхөн нэг компани биш, Хятадын технологийн салбарын нийт хувьцаанд эерэг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал хоол хүргэлтийн үйлчилгээний авраг Meituan компани хувьцаа 927 хувиар өсөж, мөн захим худалдааны Alibaba компани хувьцаа 6.6 хувиар өссөн байна. Хэмэл оюуны тооцоолол эрчимтэй өсөж, ногоон эрчим хүчний шилжилт хурдасч байгаатай холбоотойгоор дэлхийд дахинд эрчим хүчний трансформаторын эрэлт огцом нэмэгдэж байгаа. Дарин Хятад улс энэ хэрэгцээг хангах гол нийлүүлэгч болж байна. Одоогийн байдлаар Хятад улс энэ салбарт үйлдвэрлэлийн 60% дангаараа бүрдүүлж байгаа юм. Хятадын Жансын мужийн Чанжоу хотыг дэлхийн трансформаторын нийслэл хэмээн нэрлэдэг. Энд байрлах үйлдвэрт дэлхийн 108 оронд нийлүүлэхээр төлөвлөсөн олон мянган эрчим хүчний трансформатор эцсийн туршилтад давж байна. Энэ бол Ирландын баруун эрэгт байрлах манай цахилгаан станцид зориулан хийсэн генераторын хүчтэйг өсгөх трансформатор юм. Нийлүүлэлтийн хугацаа маш богино.
Үүний зэрэгцээ үнэртгийн хувьд өршөлдөх чадвартай чанар өндөр байдаг. Бусад нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа маш урт байдаг шүү дээ. Олон улсын худалдан авагчдыг татаж байгаа гол хүчин зүйл бол хурд. Бусад оронд үйлдвэрлэж нийлүүлэхэд 2 жил хүртэл хугацаа шаарддаг трансформаторыг Чанжоугээс ердөө 4 сарын дотор хүргэх боломжтой. Энэ өндөр үр ашиг нь үндсэн эд ангиудын бараг бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэгтэй холбоотой. Чанжоу хотод экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй компани байдаг бөгөөд хөх мөрний бэлчир бүс нутаг нь трансформаторын үйлдвэрлэлийн томоохон төв болж дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60%-ийг бүрдүүлж байна. Бид нийлүүлэлтийн сүлжээний өндөр үр ашигтай хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаанд Шанхай, Жожиан, Жансу, Аньху гэсэн 4 бүс нутаг хамрагддаг. Манай бүс нутаг мэдлэг бүтээх, инновацийн төв болж хөгжсөн. Энд дэлхийн төвчний олон их сургууль байгаа. Төв болон орон нутгийн засаг захиргаа бүс нутгуудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд бодлогын хэрэгслүүдээр дамжуулан бизнес эрхлэлт, инновацийг дэмжиж байна. Нэмэн өртөг шингэсэн өндөр технологийн бүтээгдэхүүний экспортлох Хятадын эзлэх хувь цаашиж гисэн өсөх төлөвтэй байна. Хятадд үйлдвэрлэсэн трансформаторууд хиймэл оюун ухааны дата төвүүд болон тооцооллын төвүүдэд өндөр хүчтэй нийлүүлж, тогтвортой цахилгаан хангамж нийлүүлэгч нь болох боломжтой юм. Бид богино хугацаанд өндөр үр ашигтайгаар нийлүүлэлт хийж байгаадаа бахархдаг. Энэ нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын мэрэгжлийн ур чадварыг харуулж байгаа юм. Хятад улс зөвхөн өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлээ зогсохгүй, дэлхийн хиймэл оюун ухааны салбарын цахилгаан хангамжийн цогц шийдлийг дэлхийн нийтэд санал болгож байна. Чанжоу хотын үйлдвэрийн шугам дээрээс Хятадын экспортын өсөлтийн шин дүр төрхийг харж байна. Энэхүү өөрчлөлтийн томоохон хэсгийг хөх мөрний бэлчир бүсийн аж үйлдвэрийн сүлжээ бүрдүүлж байна. Ноон ирээдүйг бүтээхийн төлөө Хятад улс ухаалаг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд улам өргөнөөр нийлүүлсээр байх төлөвтэй байна. Хятадын сансар судлалын салбарт түүхэн дээд амжилт тогтоож сансрын станцад 210 хоног ажилласан Шинжэу 21 хүлгийн сансрын нисгэгчид дэлхийд амжилттай буцан ирлээ. Шинжэу 21 багийнхан Хятадын сансрын станцад ажилласан хугацаанд олон төрлийн шинжлэх ухааны туршилт, техникийн даалгавруудыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Сансарт 7 сар орчим ажилласан Шинжэу 21 хүлгийн багийн гишүүд болох Жанлу, Үфэ, Жан Хунжан нар их дэлхийдээ амжилттай ирлээ. Тэдний сууж явсан буух капсул Баасан гарагийн орой Өвөр Монголын Дүнфэн буух талбайд газардсан байна. Эх орныхоо халуун тэврэлтэнд дахин иргэн ирж байгаадаа маш их баяртай байна. Манай баг 7 сарын турш сансарт ажилласан хугацаа, гэр бүл, хамт олонны халамж, дэмжлэг, бүх шатны удирдлагууд болон төслийн багийнхны хүчин чармаалтгүйгээр боломжгүй байх байлаа. Хамгийн чухал нь эх орон ард түмнийхээ дэмжлэгийн ачаар бид даалгавраа амжилттай биелүүлсэн явдал юм. Их дэлхийд эх орондоо иргэн ирсэндээ үнэхээр их бахархаж байна. Анхны сансрын нислэгээр ийм чухал үүрэг хариуцлага хүлээсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Эх орныхоо итгэл Ахмад үеийнхний заавар зөвлөгөө багийн бүх гишүүдийн хамтын ажиллагааны үр дүнд бид энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Газрын лабораториос эхлээд Хятадын сансрын станц хүртэл миний шинжлэх ухааны зорилго, мөрөөдөл, сансарт нисэх хүсэл тэмүүллийг бодит болгосон зүйл бол эх орон минь юм. Төслийн баг, судлаач эрдэмтэд болон олон хүний дэмжлэг тусламжийн ачаар манай баг нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж бүх төлөвлөгөөт ажлаа амжилттай хэрэгжүүллээ. Шинжэу 21 хүлгийн багийнхан Хятадын сансрын станцад өнөө хүртэлх хамгийн урт хугацаа болох 7 сар орчим ажилласан юм а. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сард сансрын нислэгээ эхлүүлсэн. Энэ хугацаанд багийнхан Хятадын сансрын станцын түүхэндх анхны яаралтай аврах ажиллагаатай нүүр тулсан юм. Тодорхойлбол тухайн үед Шинжэу 20 хүлэг сансрын хог хаягдалд мөргүүлсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Сансрын алхалтын үеэр нисгэгчид хүлгийг шалгаж зураг авч баримтжуулсан байна. Мөн сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжүүдийг суйрлуулж, бусад байгууламж тоног төхөөрөмжөд үйлчлэг хийжээ. Түүнчлэн сансрын станцын дотор багийнхан туршилт, судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, боловсролын сурталчилгааны ажил зэрэг өргөн хүрээний үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр байсан юм. Пүрэв гарагт Шинжэу 21 багийнхан үүрэг хариуцлага албан ёсоор дараагийн ээлжийн хамт олондоо шилжүүлэн өгчээ. Дүнфэн буух талбайд хүмүүс чангаар алга ташиж баяр хүргэж байлаа. Тэд та бүхэн үнэхээр их хөдөлмөрлсөн, та нар бол бидний бааtruуд, их дэлхийдээ давтай морил хэмээн уухайлан тэднийг угцсан юм. Хятад улсын улс төр эдийн засаг, бизнес, технологийн салбарт гарсан онцлог мэдээлэлээс та бүхэн таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан бол баярлалаа.